За өнөөдөр өглөөний цайнд овёс чанж идэж байна. Сүтээ, банантай, алимтай, тэгээд малингийн өөр, чай өөр өдөртэйгээ. Куркума, сүү. Өнөөдрийн цай энэ цайвэж тарлаа. Банан алма. Жижиг хэрчээд гэхэд тэр гоё шүү. Сансан дээр нэг юм хуваалцъя бодчихлаа. Сая манай хоёр хүүхдээ хөрх намайг өглөө хичээлдээ гарахтаа чойжлол гардаг байхгүй. Тэгээд 2 удаа гэрээ чойжлоогүй бүр хаагачгүй гараа явсан бэси гараа явсан. Тэгээ бүр тэрнээс хойш нэрээ заавал чойжлоод байсан ч чойжлоо авчээ гэд сургацсан. Тэгэхээр тэгсэж одоо нэг хөрхэн гарахтаа тэгэл байнга чойжлоод гарна орж ирчээд байнга төлхөөрөө аваад үлгэн. Тэгвэл би нөгөө нэг заримдаа төлхөөрөө нэг орох гэхээр орж чаддгүй төлхөөртэй хаар. Тэр мэтлэн хүүхдүүдэд ер нь жижиггэн ч гэсэн жоохон ч гэсэн юмнууд дадал олгочвол их зүгээр юм л. Одоо бүр зүгээр ямар ч үед хөөрхөн чойжлаа сурцсан. Тэр бүр 2 удаа 1 2 баг 3 удаа ч юм уу хаалгаа бүр чойжлоогүй зүгээр хаагаад нэг орхицсан байсан. Бүр онгорхой бүр ингээ онгорхой бүр нэг орхицсан. Тэр чи бүр 4 5 цаг тэгээ орхицсан штэ. Хаач чиж манай энүүгээр улгаа зилгээ тэгээд манай орцсон одоо 3 айлтай. Махтай нийлээ 4 айлтай. Тийм болохоор нөө орж гардаг хүн их байхгүй тулдаал юмда. Тэгээ айгу аацтай тэгэл орж ирэнгүүтээ бүр хамаг манай хоёр хүүхд тоглоомын талбай тоглохгой өсөөс ахгүй би дээ ажилласаа ирэх гээд гоё нартай өдөр болохоор нь жоохон ч гэсэндээ битми аав гадаад тоглол гэд гаргасан. Тэгсэн чи хайрын тэгсэн байсан. Тэгэл орж ирэнгүүтээ фу яана гэл нэг хитэн утас таблет ноутбук гэл харах шүү. Тэгээ угаасаа бүх юм байсан байранда зүгээр байсан. Тэгээд нэг удаа ол яг бүр 2 удаа тэгээ орхисээс болохоор бүр тэрнээс хойш байнга тэгүүлдэг болсон. Тэгээ ерөн хүүхдийг жоохон гэлтгүй багаас нь янзын жижиг ч гэсэн дадал суулгаад явчвал их зүгээр санагдсан. Одоо гэхэд л ус сайн уудаг айл амтанд очихоор айгүй хөргөн зарим айлт ч ус шүүгч мөгч байхгүй ус нэг авч тавихгүй ундаа жуус аваад тавьчт юм билээ хүү амт ирнэ гэхээр тэгээ угаасаа өөртөө ч нэг уудаггүй болохоор тэгэхээр чи нөхөө нэг арч хөрхөө ус уу яана гэлгүй гэдэг. Тэгэхээр найзууд одоо сайн мэддэг болцсон. Тэгээ яг хөө зарим үед айл майлд очихоор яг хөө болно. Ундаа ус хөссөн юм аа. Ресторанд ал кола одоо спрайт хөссөн юмнуудаа ууж идэж олдог. Тэнгүүтээ гэртээ олгоосаа явахгүй. Тэгэхээр нөгөө хаяа гадуур олё болно гэсэн юутэй сэтгэл зүйтэй айгүй хөрхөндөө тэр мэрийг айгүй хөрхөс сурчаад байгаа. Тэгээ энэ тийм ус айгүй нэхэж уудаг. Ямар сэндэ саяас миний охин нэг амралтын газраа ус хэр уусан яасан гэсэн чинь би усын уусан ус ууж болдог юм байлаа. Ус байсан гээл хөрхөө. Тэгээ тэгмэрчлэн хоол идэх болгоныхаа өмнө ус уулгадаг байхгүй юу? 30 минутын өмнө гिचээл тэгэл тулсан хайн бас заримдаа уулгачдیں۔ Тэгтээ ах уу ямар ч гэсэн дадал олцсон айгу хөргөн заримдаа би нөгөө шөлтөө хоолыг нэх ус уухгүй өгчдөг байхгүй. Тэгэхээр ээж усаа уугаагүй штэ гэлээс очил усаа уугаал. Үгүй яах вэ нөхөө шөлтөө хооллохоор нэх ус өгсөнгөө гэл тэгэл тэгтэн тэгээд одоо бол яг л өөрөө хийж өгөхгүй л бол уухгүй штэ. Тэгэл заримдаа хөргөн мартчихаар ч өөртөө хөргөн усаа ууя гэ тэгдэг. Тэг мэтлээ юм жижиг шажиг дадлууд бүр айгуу сайн суулгаж байгаа. Одоо тэгээд бас ингээл хөрхөн нөө хүүхд болгон өөр хүн болгон өөр бүх хүн өөр чи одоо харж байгаа зү дүүгээ ингээл дүү чи юм дуртайгаа чи юм дурггүй гэх мэтлэн хүн болгон өөр гэл манай банд ч айгуу бас тэр тал дээр жоохон тиймэрхүү бит хоёрыг эн чин ч муухай тэр чин ч муухай энийгээ битээ өмс тэрийгээ битээ өмс гэдэг байхгүй. Тэгэхээр бит хоёр хэлсээр байгаа одоо гайг болцсон. Энэ бичлэн тэгэл багаас нь засаж авахгүй бол нэг ихнэрээ бас ингээл эн чин муухай тэр чин муухай ингээл өөрийн хүслээр нь эрхчлөөр нь байхгүй бол муухай штэ тий. Хэрэв бас тийм нөхөр байдаг бол засаарэ засраарэ гэхэд хүн болгон өөрийнхөө өснээр айгуу гоё эрхчлөөтэй амьдрахал ганц л амьдарч байгаа амчийн амьдралаа гоё
эрхчлөөтэй ер нь өөрийнхөөрөө гэхдээ өөрийнхөөрөө гэл амтан үний зөв дургуг хүргээл нэг тийм хамаагүй одоо хуйлж өрөмгөө дүрмгүү ч юм уу тийм ч биш л дээ. Гэтэ амарч гэсэн нэг аюу гоё хүний хараал ерөөл юугаад тахгүй шиг хэдээд тахгүй шиг тэгсэн мөртлөө гоё өөрийнхоороо эрхчлөөтэй амьдарцгаагаарэ бүсгүйчүүд минь хүүхнүүд минь за эрэгтэй хүмүүс ч ихсэн тэгэл их нарынхаа дарамтад байдаг өмс гэсэн хувцсыг өмсөд бэл гэсэн хувцсыг балиад байдаг бол бас л тэгэл эрхчлөөгүй хүчрхийлэлтэй л байна гэсэн үг шүү дээ. За энэ мэтчлэн ингээд жижиг шажиг хуваалцах юмнуудаа хуваалцсан явчихнөө. Тэг нүүр сугам гэрийн хувц сунар нүүрээ будааг байна уу бутсан байна уу хамаачлах. Миний нүүр гоё ялаалгаа болом хэрглэж байгаа идэх уух юмнуудаас хэрглэж байгаа бүтээгдэхүүнүүдээс бас болж байгаа. За тэгээд гэлс цаав хоорондоо сансан дээрээ хуваалцах гэсэн юм аа. Хуваалцаа ер нь ингээд дор нь л хуваалцаад авахгүй л тэгээд бас юу ачих юм аа. Ойрхон бичиж тэмдэглэх цаасгүй юм уу дээ. Жог мартаж өнгөрөх гээд тах юм. Окей, тэгээд чадахгүй болцъя. Дараа нь уулзъя. Bye bye. За манай хоёр хүүхдөө өөрсдөө амтнаа усанд оруулаад өөр мөрийн цэвэрлдэг болцсон. Тэгээ одоо өөрсдөө тийжэж байгаа хүмүүс өөрсдөө үүрэг хариуцлагаа хүлээгээд усмсанд оруулдаг болж байгаа. Тэгэхгүй бол бүх юмыг өөрөө хийх юм гэхээр надад өөртөө цаг зав гаргах цаг зав байхгүй болчихно. Тэгэл аль болох чадах юм ин хийлэгдэг болж байгаа. Одоо амар өөрсдөө усмсанд оруулаад хатаагаад хөргөн илүү үүрэг хариуцлагатай болоод байгаа. Тэгээд хатааж байгааг нь хардаа хонь гаргаж байгаа юм шиг л юм болчих шүү дээ. Тэг ямар ч гэсэн хөргөн өөртөө их хог тариал удаан ч гэсэн хулхны ч гэсэн хулхных ч байх те сайн өнгө оруулахгүй ч гэсэн ямар ч гэсэн хийдэг л болсон доо. За манай энд дулаан ороод хавар болоод зарим дулаах өдрөг гоё дугуйтайгаа ажилдаа явдаг болсон. Тэгсэн чинь ийм хөргөн жижигхэн зам тавих тэмдэглэгийг олж харлаа. Урд нь их анзаардаггүй байж тэгээ хөргөн зургууны ийм хөргөн тэмдэглэгээнүүд байдаг болжээ. За тэгээ ажил дээрээ ингээд гоё зүүм хичээлдээ орчин подкастуудаа сонсчин тэгээд надад хэрэгтэй гэсэн юмнуудыг хөрхөн ингээ аваад өгчдөг. Тэгээл ерөнхийдөө ямар ч дарамтгүй гоё ажилдаг. Тэгээ зарим хүүт өдрөө ингээд автобусанд суугаад явцдаг. Гэрлүүгээ явж байна да. Сайн уу? Бүгд нь өдрийн минь дөрөө минь өнөөдөр миний хичээл байгаа. Тэгээд өнөөдөр хэдүүлээ хоолны дэглэм яагаад үр дүнгээ өгөхгүй байна вэ гэдэг сэдвээр ярилцсан. Тэгээд эхлээд нь хэдүүлээ хоорондоо нэг асуулт хариултаар жоохон ярилцаа явчихъя. Тэгээд хоолны дэглэм барьж үзчихсэн хүмүүсээ нөө ямар хад дэглэм барьж исэн бэ? Үр дүн тэгээд хэр үр дүнтэй байсан бэ? Тэгээд хэр удаан хугацаанд тэр хассан жингээ барьж чадчихсан бэ? Энэ гурван асуултанд хариулаа явчихъя. Хоорондоо ярилцаа явчихъя гэх үү? За. Тэгээд хэдүүлээ ярилцаад дуусаад хичээлд орцгоё. За өдөр бүр уулздаг эрэг сайхан хүрээлэл минь байна да. Челленжийнхэн минь формула челленжийнхэн лайт тимийн багийнхан байна байлаа. За одоо ингээд зарим үед ажиллаад хараад фитнестэй явдаг, зарим үед амралтын өдрөө явдаг. Тэгээд фитнес руу явж байна да дугуйтайгаа. Энэ хэсэг ингээд манай төв station богоны буудлын хэсэг. Тэгээд олон дэлгүүрүүдтэй том богоны буудалтайгаа энэ хэсэг юм хөл хөдөлгөөн ихтэй газар байгаа. Манай фитнес манай гэрээс гайгүй ойрхон дуудагаа. За тэгээ фитнес дээр очсон фитнесээ хийгээд хөлсөө гаргаад сууж байна да. Тач хөлсний зураг минь харагдахгүй байна. Эдхүү дала. Монголоор нэр юм хэлэхгүй. За панкейк.
Монголынхаар бол жон гамбар шиг юм. Schön bist du? Ja. Хүслэн туслах. Noch mehr? Guck mal, wie groß der wird. Монголоор юм. Was Thomas. Над яран гоё болох юм шиг. Миний хийсэн. Хийх. Таныхын гой бүдүү. Окей, смак нана. За миний хөө гоё панкейк хийж байна. Миний охин тосолж байна. Энэ нэр халуун болоод. Биш коконоги. Монголоор яриараа минь. Ариглыг хараг байгаад ярина жоох идчихэж байгаа юм тий. За 2 жил гарan ерөөсө баяр маяр манай энэгээр болоогүй корона гэд тэгээд сая энэ жил ингээд эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглээд бэлэгт анх удаага ийм гоё баяр маярт орж үзлээ. Олон хүмүүс цуглардсан байлээ, гоё олдсон байлээ. Сайхан баярлцгаасаа найзуудтайгаа.